За ингээд үргэлжлүүлээд эх орон телевизийн эх орны өглөө хөтөлбөрийн нэм гарагийн тусгай дугаар маань та бүхэндээ одоо хөрсний бохирдол сэдвээр хүрч байгаа. За энэ хөрсний бохирдол сэдвээс бид бүхэн онцлон авч одоо нүхэн жорлон гэдэг энэхүү том сэдвээр та бүхэндээ үргэлжлүүлэн одоо мэдээлэл болон бусад зүйлсийг хүргэх гэж байна. Ингээд нүхэн жорлон гэдэг сэдвээ хамтдаа эхлүүлцгээе. Анхаарлаа хандуулна үзэгчдээ эх орон телевизийн эх орны өглөө хөтөлбөр танд хүрч байна. Хөгжил дэвшилт хөлний илүүлгээр тэмүүлэх 21-р зууны Улаанбаатар. Метрополис хот. Гэвч дундад зууны нүхэн жорлонгоос салаагүй нийслэл хотоос дураараа нүгэд явчихж нэгэн чадахгүйгээс хойш хог, утаа, хөрсний бохирдлоос салахыг хүссэн иргэд бидэнд шийдэл хэрэгтэй. Тэгэхээр бид яг одоо Гандангийн дэнжин айлууд дээр ирсэн байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр яг одоо миний энэ зогсож байгаа айл бол яг 3 алхмын зайтай 0-нд байрладаг. За энэ 0 одоо битүүрч гисэн дотор нь дахиж бийцсэх ямар ч боломжгүй болсон ийм дүр зураг харагдаж байна. За 0-ийнхаа гадна талд угаадас, үнс, нурам, хог хаягдлгээ бүгдийг нь бөөгнүүлсэн маш их бохирдолтой байгааг үзэгч та бүхэн харж байгаа. Гэтэл энэ хашаан дотор 2 айл амьдардаг. Дахиж 0-ийн нүх ухах ямар ч газар байхгүй. За дээрэс нь дотор нь нэлэх найт маш олон хүүхдүүд амьдардаг ийм дүр зураг харагдаж байна. Энэ бол өнөөгийн бидний хөрсний бохирдолтой орчин нөхцөлд амьдарж байгаа нэгэн жишээ юм а. Энийг өөрсдөө гараар авахгүй 0.9 баг бохир заваа гэдэг. Тийм л юутэй бол энийг хашаага буулгаад трактор авахгүйдал доошоо 3 кольцоо тавьчихсан тэр чинь 10-20 жилийн юутэй шүү дээ. Тэр чинь 3 кольцоо ижигсэн насны юм чинь. Соруулаад авах хэрэгтэй энийг өөрсдөө. Хамгийн гол нь соруулдаг 0 хийхгүй бол тэгэл нэг жоохон нэг тохоо өртөө юм хуцаа нөгөөх нь дүүр чинь тэгэл энэ дээрээ тавиал тэгэл нөгөөх дээр өвөлжөнгөө угаасыг угаасгаад нөгөөх нь гадаа готмаар юу яагаад 10 гаалхны танах бодог биш. Бодог атрал бүгдээр дээр болсон. Тийм л дээ тийм. Наад тэр ч бол одоо хэдий шалаа угаасан гэсэн нэг ялаа шумаа шаваад агарын бохирдлын удсуудаар бодмаар явж байгаа удсууд. Гэхдээ хөөш мэдээ манай хоол ерөөсөө цэвэрхэн. Харин энэ зүүнтлээ айлыг та нар харсан биз дээ энэ хашиг. Амар. Одоо манай жорлонд одоо шээж жорлонгоо 2 ухцсан. Тэгээд одоо энэ рүү гүйж орж шийдэг байхгүй юу? Тэгэхээр энэ шороо ингэж дагтаршаад байгаа. Уг нь дагтаршиж л байгаа юм л да би дагсаршуулж л ингэсэн. Энэ угаас нь шал угаас энэ холормынтай. Би одоо манай гэрт орсон холормын үнэртэж байгаа. Тэрнээс бол янз янзын тэр шээс мэстер хүүхдийн юу тим юм гэл ерөөсөө би юу яагаагүй. Асгаагүй. Тий. Юу н анх удаа ингэж 2 удаа ингэсэн чи эн чинь бүр ийм ингэж ийм юу дагтаршуулаад ийм гоё болж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн. Тий. Би ч 2 3 удаа ингэсэн. Тий. Тэрээс бол дандаа тэгээд өвөл бол нөгөө юунтаа ичдэг. Жорлондоо угаас угаад. Тэгэхээр доошоо нэг савнтаа ус чинь орчдөг байхгүй. Тий одоо ингээд шаардлага тавихаар манайх түрээсээ яйл гэж байгаа байхгүй. Тэгээд түрээсээ яйл юм бол та нар эзэндээ хий. Эзэндээ хийлээ та нар түрээсний юм бол 0.0-ээс угаацсан гацаа тавихгүй. Удаа дараа одоо нэг юу өгөхлөөр манайх түрээсээ яйл юу яадаг. Эзэн дуудахлаар эзэн юу байхгүй хариуцлага яанаа л гэдэг. Тэгээд тийм их. Одоо өвөл бол нэгөр явах хэвчээ байхгүй. Одоо та нар энийг хар. Одоо хүн гадуур хүн орж ахшаанд нь орох хэцүү байхгүй. Тэгээд юм хэлэхээр өөдөөс бид нар юу байхгүй. Тэгээд одоо бас хийсэн одоо энэ компьютер биш одоо ингээл энийгээр гадуур хасгана. Тэр нь нэг хамгийн их хөрс бохирдуулдаг зүйл ийм нүхэн жорлонгууд юм байна л да.
Хөрсний бохирдол дээр та хувьдаа юу гэж боддог вэ? Одоо тийм л багтаа. Тэгээд одоо ялчгүй байгаас л харахгүй ч би засгаж хүний хэрэгцээлээ шүү дээ. Тэрнээс биш ч одоо өөр маягаар болно л гэж бодоод юмнууд нь яасан. Тэгээд газарт орсон болохоор байлцсан. Ийм ингээд үнэртэй байхад чинь бас одоо амьдрахад хэцүү биш үү? Би надад санал ингээд нэг жоохон эвгүй л юм. Та эсвэл бүр ингээд бидний чинь сурцсан байгаа үз. дасаад аа. Тийм, дассан байгаа. Хоёлын орж танаа жорлонг харж болох уу? Жорноос амар. Амараа. Яг энэ шиг Бороо орохоор ч усаар ус дүүрчээл ч дээ. Заавал Тэгэхээр ч одоо 0-ын усны борооны усанд гарч ирээ. гарч ирээ тийм. Нэгээр Аа. Хүүхдүүд нь өвдөхгүй байна уу тэгэхээр одоо? гайгүй л шүү дээ. Манайх ч одоо нэг жоохон хөөхт байхгүй болохоор тэгээд дүүрээд өвлөн ухаал. Тэгээд зүүнээс жоохон доош шингээл. Үзэгч та бүхэндээ хүргэж байгаа их орон телевизийн их орны өглөө хөтөлбөрийн ням гарагийн тусгай дугаар маань хөрсний бохирдол сэдвийг онцлон авч та бүхэндээ сонирхолтой 4 цагийн шууд нэвтрүүлэг хүргэж байгаа байлаа үзэгчдээ. Энэхүү шууд нэвтрүүлэг маань одоо Facebook хуудасаар шууд танд хүрж байгаа учраас та бүхэн өөрийн санал бодол болон асуух зүйл байх юм бол бид бүхэнд чөлөөтэй илэрхийлэх боломжтой байгаа шүү. За мөн энэ удаагийн энэхүү шууд нэвтрүүлэг маань нүхэн жорлон хэмээх одоо сэдв рүү орсон байгаа. За тэгэхээр одоо хүн болгон бие засах эрхтэй. Хүн болгон эрхтэй гэж одоо байдаг. Тийм учраас бид бүхэн энэхүү эрхээ эдлэх нь зүүн хэрэг. Гэхдээ гээд үргэлжлүүлээ манай одоо зочд маань та бүхэндээ сонирхолтой ярилцлагыг хүргэх болно. За тэгэхээр их орон телевизийн одоо студид маань улсын хурлын гишүүн асан оюун гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. Оюун гэрэлтэй манай сэтгүүлч Эгийн маань сонирхолтой ярилцлага та бүхэнд хүргэх болно. За одоо мэдээж энэхүү одоо хөрсний бохирдол хэмээх сэдв маань зөвхөн нүхэн жорлон одоо зөвхөн одоо хот төлөвлөлт одоо зөвхөн энэхүү сэдвүүдээр тогтохгүй бид хүн үргэлжлүүлээ та бүхэнтэй яг энэ хөрсний бохирдолтой холбоотой сэдвүүдийг хөндөн авч ярилцах болно. Их орон телевизийн хамт олон маань одоо нийгэмд гэрэл гэгээг түгээх энэхүү зорилгын хүрээнд та бүхэндээ одоо хөрсний бохирдлыг онцлон авч энэхүү асуудлыг бид хүн яаж шийдвэрлэх вэ гэдгийг одоо хэлэлцэж, ярилцаж арга замыг олох гэж хичээж байна. Үзэгч таа ч гэсэн өөрийн санал бодлоо яг одоо энэхүү хойно гэж бид бүхний Facebook хуудасаар их орны өглөө хөтөлбөрийн пэйж хуудасаар өөрийн санал бодлоо хүргээсэй гэж хүсэж байна. За мөн үргэлжлүүлээ та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээлэл хүрэхэд ер нь хөрсний бохирдол гэдэгт ил задгаа хог аягдал ордог шүү дээ. За тэгэхээр одоо яг газрын хөрсөн дээр удаан хугацаагаар хадгалагддаг одоо материалуудыг бол би та бүхэнд дурдж хэлэх гэж байна. Энэхүү материалууд маань хөрсөн дээр хадгалагдаж одоо боловсрохгүйгээр маш их одоо хугацааг авдаг байгаа. Жишээлх юм бол сонигийн цаас гээд 3 сар, за тамхины одоо аккур гээд 2 жилийн хугацаанд боловсрдог. За одоо жожголк бол 100 жил. За шилэн сав бол 4000 жил хадгалагддаг гэх мэтчлэнгээр бидний ил задгаа хайсан хог маань хөрсөн дээр бохирдол болон хадгалагдсаар байд юм байна үзэгчтэй. Ингээд үргэлжлүүлээд их орны өглөө хөтөлбөрийн студид маань улсын хурлын гишүүн асан оюун гэрэл маань хүрэлцэн ирсэн байгаа ингээд сонирхолтой ярилцлагыг хүлээн авч ирсэн үү. За тэгэхээр үзэгчтэй өргөжлүүлээд студид маань дараагийн зочин ирсэн байна. Тэгэхээр энэ удаагийн зочноор соёлын спорт, аялал жуулчлалын сайд асан оюун гэрэл, за мөн дээрээс нь жорлонгоо өөрчлөлийн номын зохиолч маань ирсэн байгаа. За танд өдрийн мэнд хүргэе. Бидний зориод бас амралтынхаа өдрийн цаг завыг зориулаад ирсэн баярлалаа. За тэгэхээр таныг бол ерөнхийдөө жорлонгоо өөрчлөе гэдээ яг энэ төслийг хэрэгжүүлээд маш олон ажлуудыг хийгээ явж байгааг үзэгчд маань бол маш сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа яагаад энэ төслийг хийгээд ихэлсэн гэхээсээ илүүтэйгээр яг ингээд жорлонгоо өөрчлөх ямар суур шаардлага бидэнд бий болсон учраас энэ төслийг хэрэгжүүлэх болсон юм бэ гэдэг асуултаас эхлэе. За бид нар сая одоо жорлонгоо өөрчлөлийн сургалтыг хийх гээд ер нь 36 сургалт хийлээ л дээ. Нутгийн шийдэл сангийн хамт олон бид нар. За тэгээд яг нэг сурагч багш нартайгаа нийтдээ 20 аймгаар яваад 36 сургалт хийхэд бол ерөөсөө бүх газарт хөрсний бохирдлын асуудал бол дээдсэгтэд тулцсан. Энэ жорлонгоо өөрчлөхийг л одоо хийхгүй бол бизнес цаашаа хөгжих орчингүй болцсон. Эрүүл амьдрах орчингүй болцсон ийм байдалтай байна гэсэн ийм л дүр зураг харагдаж байна. Тэгээд хүмүүний хамгийн нэгдүгээр жорлонгоо өөрчлөх хамгийн нэгдүгээр шалтгаан бол бидний эрүүл мэнд. Яг бол жорлонгоос болж маш их өвчин гарч ирж байна. За хоёрдугаар тул цэвэр ус. Бид нар одоо усаа бохирдуулж маш бага усны нөөцтэй орны тоонд ордог. За гуравдугаар төрөөсөө ядуурлаас гарах.
Ядвал жорлон бидрийг ядуу байлгаж байна. Бид нар бизнес хийх боломжгүй болж байна. Бизнесээ өргөжүүлэх ямар ч тийм боломжгүй. Стандартд нийцэхгүй амьдралд, стандартд нийцэхгүй орчинд бидний үйл ажиллагаа явуулж байгаа учраас бид олон улсын хэмжээнд орж ирж байгаа энэ олон эдийн засгийн түлхүүр байрлалд байгаа мөртлөө ерөөсөө жорлонгоо өөрчлөхгүй бол ядуурлаас гарахгүй нэ гэсэн ийм л дүгнэлттэй байгаа. Тэгээд хүмүүс бол ерөөсөө манай сургалтанд суугаад жорлонгоо өөрчлөснөр маш их эдийн засгийн боломжийг өөртөө нээх юм байна. Эрүүл мэндийн зардлыг хэмнэх юм байна. Тэгээд ус уудаг цэвэр усаа үр хөвгтдээ үлдээх юм байна гэж ингэж л энэ асуудал руу их хошууран сонирхож байна л да. Манай улсын хувьд энэ жорлонгоо өөрчлөлт гэдэг яг сүүлийн нэг бас хэдэн жилийн өмнөөс л яригдж эхэллээ тий. Иргэдийн хувьд бол жорлонгоо өөрчилсөн дээрүү гар утас авсан дээрүү гэдэг дээр баг гар утас авах сонголтын илүүд үзэж байна. За дээрэс нь улс төрчдөөс бас та нөгөө нэг жорлон гэдэг үгийг оруулах гэж нэлийн тэмцсэн ингээд ихсэн шүү дээ тий. Жорлон гэдэг тэгэнгүүт нэг номерын асуудал биш юм шиг өнөөдөр үзэж байгаа гэдэж хөрсөн минь бохирдуулаад дөнгөс сая таны хэлсэн нэлээд бас дийлэнх шалтгааны гол зүйл болоод байна шүү дээ тий. Тэгэхээр өөрчлөлтийг хийхин тулд эхлээд бид яг юун дээр анхаарах хэрэгтэй. Төр засгийн бодлого нь хэрэгтэй байна уу? Иргэдийн мэдлэг ойлголт нь хэрэгтэй байгаа даа юм. Ер нь бол манай бизнесийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд өмнөх 10-аад жилийн турш жорлон өөрчлөх гэж оролцсон. Янз бүрийн байдлаар. Тэгээд тэрийг одоо янз бүрээр нэрлэжсэн. Ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах, тий, сургуулийн орчны ариун цэврийн байгууламжийг сайжруулах, одоо төвлөрсөн дэд бүтцэд холбогдоогүй байгууламжийг сайжруулах энэ гэл янз янзын нэрээр нэрлэжсэн. Тэгэхээр манай одоо энэ удаагийн сургалтын нэг онцлог нь бол ерөөсөө жорлон гэдэг үгэн дээрээ бид нар хөрөнгө оруулъя. Яг юу яриад байгаа нь тэрэндээ мөнгөө зарцуулъя гэж одоо хүний хөрөнгө мөнгө одоо хүч чармаалтыг төвлөрүүлэхийн тулд жорлон гэдэг үгийг хэрэглэж байгаа байхгүй юу? Жорлондоо жорлонгийнхын төр нүхэн дээр бид нар хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгжээж нөгөө бид нар эрүүл амьдрах, эрүүл устай байх хэрэгтэй. Тэгжээж хөрсний бохирдлоос салах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас нөгөө одоо бол бид нар энэ хүмүүсийн анхаарал, энэ хүмүүсийн хөрөнгө оруулалт хийж байгаа энэ хүчин чармаалтыг юунд чиглүүлэхийг хүсэж байна вэ гэхээр ерөөсөө жорлонд. Тийм учраас өнөөдөр гар утас авахаасаа илүү гар утасаа сайжруулахаасаа илүү жорлонгоо эхлээ сайжруулчихъя гэдэг энэ зүйлийг л хүмүүст уриалж байгаа. За төр засгийн зүгээс бол хийх зүйл маш их байна. За ялангуяа хөдөө орон нутгаар яваад ингээд орон даяар ингээд сургалтаа хийж явж байгаад бол байдал бол үнэхээр одоо дайны байдал гэдэг юм уу тий, онцгой байдал гэдэг юм уу, тийм байдлыг зарлах хэмжээнд хүрсэн байна. Тийм учраас төр засгаас бол яах шаардлагатай вэ гэхээр онцгой ажлын хэсэг байгуулах шаардлагатай. Энэ жорлонгийн энэ септик танкны цэвэрлэх байгууламжийн олон зүйлүүдийг маш хурдан төр засгийн шийдвэр гаргадаг, мөнгө төгрөг цогтөг хүмүүст сургах хэрэгтэй. Яг бол тэд нар өөрсдөө энэ яг юугаар шинжлэх юм бэ, яг яаж шинжлэх юм бэ гэдгээ ойлгохгүйгээсээ болоод мөнгө төгрөгийг одоо амархнаар нь хаалга барихад зарцуулаад байна шүү дээ. Хайрын хаалга барих мөнгөөр бид нар яг тэр биологийн процессыг ойлгоод, физикийн процессыг ойлгож чаддаг эрх баригчид бол тэрийг одоо жорлонд зарцуулж ямаар байгаа байхгүй. Тэгэхээр төсвийн мөнгийг одоо яг зөв юмд нь зарцуулахын тулд эхний ээлжинд төр бол боловсон хүчнээ яаралтай одоо толгоонд нь юм хийх хэрэгтэй. Хоёрдугаарт ажлын хэсгүүдийг байгуулж стандартыг олноор нь одоо бизнесийнхэнд гаргаж өгөх хэрэгтэй. Яг бол бизнесийн чинь стандартгүй болохоор юмыг олноор нь үйлдвэрлэж чаддгүй байхгүй юу. Тэгэхээр олон хүний жорлонг өөрчлөхөд олон бизнесийн оролцох хэрэгтэй байдаг. Гэтэл үндсэн стандартууд нь олон янзаар батлагдаж өгөхгүй болохоор бизнесийн гар мохордоод иж байна. За нөгөө талаас бол одоо шил алтаа авахын тулд онгон тагшин байгалаа авахын тулд бид нар чи 20-30 жилийн доктортой байдлын гэрээ байгуулдаг. Жишээлбэл Borog Gold гэдэг компанид бол жишээлбэл 20 жилийн татваргүй нөхцөлийг өгчээсэн. Яг тэрнтэйгээ адилхан бид нар одоо хөрсөө агаараа тийм цэвэр болохын тулд, усаа цэвэр болохын тулд агаарын бохирдол, хөрсний бохирдолтой тэмцэж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад тэр агаарын бохирдол, хөрсний бохирдлыг арилгахад зориулсан бүтээгдэхүүнийг 20 жил татвараас чөлөөлмөр байна. 20 жил нөөтгүй, 20 жил одоо бүтээгдэхүүний гайлын татваргүй ажиллаж чадах юм бол монголчуудыг бол одоо манай бизнесийн бол язгамтлан сайхан цэвэрхэн одоо орчинд амьдруулж чадна гэж бол итгэлтэй байгаа. Тэгээ тэр бол ерөөс хөдөө орон нутагт явж байхад харагдчихжээ. Жорлон цэвэрлэх үйлчилгээ татвартай байх юм бол хэн ч цэвэрлэхгүй. Нэгдүгээр тэр нь ашиггүй бизнес, хоёрдугаар айгүй хямдхан байх хэрэгтэй. Бүх хүний жорлон цэвэрлэхийн тулд гуравдугаар энэ чинь нөгөө нэг юу байх хэрэгтэй. Хамгийн одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын зардал айгүй өндөртэй байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг өндөр зардалтай хямд өртөгтэй тийм бизнес рүү бол татварыг чөлөөлж оруулахгүй бол тэр бизнес Монголд гарч ирэхгүй. Тэгэхээр зэрэг тэр бизнесийг Монголд гаргаж иржээж бид нар цэвэрхэн амьдрах юм бэл.
Тэгэхээр яг ингээд нөгөө жорлон цэвэрлэх ялгадас гэл тэнгүүд бид нар их бохор зүйлээр ойлгоод байна л да тийм. Гэтэл нөгөө дэлхийд дахинд энэ өөрөө бизнес олоод хөгжсөн нөгөө төрч уус үйлдвэрлээ, төлш үйлдвэрлээд ингээ ашиглаад хэрэглээд байна шүү дээ. Одоос найруулагч маань нэг дүрс өгөх байх гэж бодож байна. Энэ болохоор нөгөө Bill Gates сан гэж байдаг тийм. Жорлонд хамгийн их анхаарлаа хандуулдаг. Тэгээ энэ хүн өөрөө ингээд жорлон ус уулгая, ингээд хэрэгэлдэг болъё. Тэр технологиг бүтээгээч гэж санал тавиад бүтээсэн ингээ би нэг түүх нь уншсан. Тэгээд одоо яг тэр нөгөө усаа ууж байгаа энэ дүрсэн дээр бас явж байгаа шиг байна тийм. Яг та энэ сантай анх яаж холбогдчихсэн? Тэгээ манай улсын жорлон, бусад улсын энэ жорлон цэвэрлэх байгууламжийн төвшнөөс хэр төвшөнд яваад байна? Таны олон жилийн хийсэн судалгааны дүнээс үү? Яг энэ хүнтэй би биечлээ очиж уулзчихсан. Одоо энийг зохион бүтээсэн Жаники Omni Processor гэдэг энэ машиныг зохион бүтээсэн Питер Жаникиготой яг энэ машин дээр би очиж уулзчихсан. Тэгээ яг энэ машиныг Монголд оруулж ирж болдгоо мүү гэдэг одоо энэ хүнээс би гуйж очиж уулзчихсан юм л да улсын их хурлын гишүүн багтаа. Тэгэхэд юу гэж хэлжсэн бэхээр энийг нөгөө анх Африкт зориулж хийцэн байсан учраас халуун орны нөгөө ямар ч дулаалгагүй ийм байдлаар хийцэн байгаа. Тэгэхэд Монгол зориулж буюу хүүтэн орон зориулж би дахин боловсруулж байгаа гэд одоо нодлон таралтахад бол хүүтэн орон зориулсан бүтээгдэхүүн одоо гараас гарч байгаа шүү. Монголд бол нэг ойрон 3 жилд нийлүүлэх боломжтой үнэнд хүрчих байхаа гэсэн тийм мэдээллийг надад өгч байсан. Тэгэхээр зэрэг энэ Omni Processor гэдэг машин одоо яг энэ дээр харагдаж байгаа машин бол хятадын зах зээлд бол жижигдэнэ. За Монголын зах зээлд бол хэмжээний хувьд бол тохиромжтой. Тэгээд энийг одоо хүүтэн хотод захиалаад эхэлсэн гэж байгаа. Тэгээд томоохон одоо хүүтэн хотод захиалаад хэрэглээнд энэ бол дадаад эхэлчих байх. Тэгээд энэ машин бол цэвэр ус гаргадаг, цахилгаан гаргадаг, халаалт гаргадаг, барилгын үнс гаргадаг ийм машин билээ. Тэгэхээр энэ машин нөгөө нэг цэвэр усных нь нөгөө стандарт нь айгүй өндөр гардаг учраас цэвэр усны лабораторийн хүнтэй. Цэвэр ус гаргахгүйгээр зүгээр халаалтыг хэрэглээд, юуг нь хэрэглээд явчихнаа, цахилгааныг хэрэглээд явчихнаа гэх юм бол арай хямдрах гэх мэтэр хувилбартаа гаргах юм билээ л дээ. Ганцхан манад энэ Omni Processor-ыг авчрах гэж оролцсон инженерүүд байгаа. Намайг одоо жорлонгоо үрслээ гэдэг ном бичсэний дараагаар яг энэ гэр хорооллын төлөвлөлтөн дээр ажиллаж байсан одоо манай багт энэ номны маань техник редактороор ажиллаж байсан Ташнам гэдэг залуу энэ Omni Processor-ыг яг үйлдвэрлэсэн байгууллагууд руу хандаж Монголд энийг авчрах талаар бас хөөцөлдөж үзсэн юм билээ. Тэгээ үзэхэд бол юу анзаарчихсан бэ гэхээр монголчууд нөгөө нэг өтгөн ялгацаа зөөдөг бизнес байхгүй учраас яг хэдийн хэмжээний ялгацны нөөц байгаа юм бэ гэдгээ хинч мэдэхгүй байна нэгдүгürt. За хоёрдугаарт бидэрт энэ машиныг авчраад шууд ажиллуулахад учирч байгаа нэг бэрхшээл нь юу байсан бэ гэсэн чинь одоо цэвэрлэх байгууламжийн лагийг энэ машин руу хийлээ гэхэд цэвэрлэх байгууламжийн лаг дотор маш их хором гэдэг хүнд металл гарч ирсэн. Тэгээ энэ хоромыг одоо яах вэ гэдгийг техникийн хувьд шийдэхгүйгээр шууд машин руу оруулж бас болохгүй байна гэсэн тийм дүгнэлт гарсан юм билээ. Тэгэхээр бид нар юу анзаарж байна вэ гэхээр Монголд байгаа ялгц маань хүртэл гологдол ялгцсан арчаад байгаа байхгүй яг л бид нар химийн бүтээгдэхүүн, химийн хор, биологийн бүтээгдэхүүн хоёроо дандаа хольж хайдаг учраас тэрэн дотроос нь химийн одоо хортой элементүүд гараад ирэхээр тэр биологийн процесс руу оруулахад болох юм уу болохгүй юм гэдэг асуудал гарч ирдэг. Тийм учраас манай одоо сургалтын үеэр бид нэр хим биологи хоёроо эхлээд салгаач гэж хүмүүстэй их зааж байгаа. Хамгийн химийн хаягдaltaй зүйл бол бидний угаац байдаг байхгүй юу? Тийм учраас угаацаа тусад нь нүхэн тэгээд тусад нь соруулаад тусад нь гүйлгээч одоо тэр шугамшүүлчихээр харин баашээс хоёр бол биологийн бүтээгдэхүүн. Энэ биологийн бүтээгдэхүүнийг аль болохоор биологийн аргаар хатаах аргаар тэг биологийн процессд оруулах маягаар одоо энийг халдваргүйжүүлэх, хатаах, одоо хоргүйжүүлэх боломжууд маш их байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хим биологи хоёрын эхний ээлжинд салгачвал бид нар одоо химийн хортой зүйлийг яах вэ? Биологийнхаа яах вэ гэдэг хоёр өөр процессоос ажиллаж эхэлнэ. Зүгээр одоогийн байдлаар манад байгаа нүхэн жорлонгийн цорын ганц стандарт нь хим биологи хоёроо чавж холио хийцэн стандарт байгаа байхгүй. Угац баашээс нь 3 метрийн нэг нүх рүү орохоор тийм стандарт биднэрт байгаа байхгүй. Тэгэхээр тэр стандарт бол үнэхээр одоо бизнесийг хөгжүүлэхэд, жорлонг цэвэрлэхэд гологдож байна. Тийм учраас яаралтай одоо барилга хот байгуулалтын яам, боловсролын яам, эрүүл мэндийн яам гэдэг одоо яг нөгөө эрүүл ахуйн тухай хуулийнхаа дагуу жорлонгийн стандартыг боловсруулах үүрэгтэй яамнууд байгаа байхгүй. Энэ яамнуудаас хүмүүс оролцуулаад гадна дотноос эрдэмтдийгээ оролцуулаад төрийн бас байгууллагынхаа оролцуулаад аж ахуйн нэгжүүд